Өнөөдөр 7 дугаар сарын 1-ний өдөр 13 жилийн тэртэх энэ хар өдөр Монгол Ардын нам ард иргэдэд чоншиг хөөж бууцсаар 5 монгол хүнийг буудан хороож зэвсэггүй иргэдийнхээ цусаар түүхэ ботсон жигшүүрч өдөр юм. Түүнээс хойш чухам хингэж дарга ард түмэн рүүгээ гал нэг тушаал өгснгийг олох гэж хичээсэн ч тухайн үед цагдаа командалж байсан хурандаа нар эцдийнхээ нэрийг нууцласаад шоронд орж хэлмэгдээд өнгөрсөн байдаг байлаа. Гэвч нууцаараа байдаггүй тул энэ хэргийн сэжүүр цухаж эхэлж байх шиг байна. Харамсал дагуулсаар явж очсон ерөнхийлөгч Баттулга жигшил зэвүүцэл төрүүлсээр орж ирсэн ухнаагийн хүрсэх нарын талаарх олонний сэтгэгдэл цэгцэрч дүгнэлт эргэцүүлэл рүүгээ орж эхэлжээ. Төрүүчээсээ Монгол Ардын намын дарангууллыг эсэргүүцэн жагсаж эхлэв. Энэ жагсаал ганц удаа ингэсгээд өнгөрөх нь юу л бол. Учир нь Монгол улсын бүх хуулийг нулимсаар гарч ирсэн хүрсэх явдал нь бүх ард түмний нүдэн дээр болж өнгөрсөн хэрэг шүү дээ. Үүнийг яаж дараад март харахгүй жигшүүртэй бараан толгов юм. Тиймээс үүний нэхэл маш хатуугаар гарч ирэх л ёстой. За энийг түр орхий. Бүх юмаа лойрдуулаад албаа өгсөн Халтмаагийн Баттулга гэдэг хүн бүрэн эрхээ дуусгаас өмнө зарим нэг хүнд өршөөл үзүүл шоронгоос чөлөөсөн нь ганц нэг хилам дагуулад байгаа. Гэхдээ Баттулга гэдэг хүн зүгээрч нэг ийм юм хийхгүй ойлгомжтой. Тэгээд ч энэ хэргийн сэжүүрийг тайлах зарим нэг учиг үзүүр олон нийтийн сүлжээнд үзэгдэж эхлэв. Баримт нотлоготой юм бичдэг тоотой хэдэн аккаунт байдаг ба тэдний нэг болох Баяна Татар гэдэг аккаунтаас энэ тухай бичсэн байна. Бичснийг харуул ерөнхийлөгч Баттулга зарим нэг хүнийг уучлан өршөөж хураасан цолыг нь зүгээрч нэг буцааж өгөөгүй байх нь. 2008 онд албан тушаалаа хэтрүүлэн 5 монгол хүний амийг авч чадсан хэрэгээр ял авсан байсан генерал Амарвал тухайн оюун хууль зүйн сайд байсан мөн хоригдол ард иргэд рүүгээ гал нэг тушаал өгсөн тухай тайлангаа гаргаж өгсөн гин. Тэгэхээр баг тойрог тэр жигтэн битүү хаажсан байхад хурц гэрэл асаасаар монгол хүнийг чоншиг элдэн буудаж алсаар явсан хар машины учир ийхүү тодорч байх шиг байна. Энэ буудан алга тушаалыг 13 жилийн турш Санжийн баяр Цэндийн мөн хоригдол нартай холбож ярьдаг байсан ч хууль ёсны гэрч олдохгүй байсан юм. Ийхүү албан ёсоор гэрчлэх тайлан бэлэн болсон ба тэр тайланд Цэндийн мөн хоригдлын нэр бичигдсэн байх нь. Ийхүү 13 жилийн турш хуулийн хамгаалтанд байсан бузар этгээдийн нэр тодорч байх шиг. Араас нь зоригийн хэрэг босож ирэх болов хэмээн бодож байна. Учир нь тагнуулын ерхий газрын дарга байсан Батын хурцыг бас сулалсан сураг дуулдаад эхэлсэн. Асар эдрээтэй энэ хэргийн захиалагчийг нэрлээгөө нууцлах хэрнээ гүйцэтгэгчээр яллагдаж 3 шатны шүүхээр таслагдсан чимгээ содом даржаа нарыг батлан даалтанд гаргаад явуулчихсан. Хүн амны хэрэгээр 3 шатны шүүхээр яллагдсан хэрнээ 6 жил суугаад даалтанд гарсан анхны азтай хүмүүс бол чимгээ содом даржаа нар юм. Гэсэн атал захиалагчийг нь дурддаггүй нэг юм хэлээд байгаа үед Батын хурцыг өршөөлөөр сулсан зоригийн хэрэгтэй яавч холбоотой биз. Баттулга бол сайн стратегич хүн. Тийм хүн хоосон нүүдэл хийж хэрэгээр сул хайж өгнө гэж байхгүй. Монгол Ардын нам одоохондоо ялсан мэт харагдагч хэрэг дээрээ нам тавилсан байж мэдхэл юм. Юу тааж 7 дугаар сарын 1-ний хэрэг цухаж эхэллээ. Араас нь зоригийн хэрэг хөдлөгшөнчтэй болоод явчихлаа. Харж л бай. Юу тааж хідүүлээ наад маныг шийдүүлээд зуны амралтаа дуусгачих. Тэр үед улс төр бужигнах нь бужигнаа. Чухам яаж ч бужигнах бол сонинчим эхлэхэндээ базар бай. Бидний үеийнхэн ч болохоор угаасаа эрхчлөөгөө нийгэм төрчөөд тэгээд эрхчлөөтэй болоод тэгээд тэр босон эрхчлөөг яаж хэрэглэхээ ч мэдэхгүй хумсарлахгүй ч гэдэг юм уу ингээ байр залтсан юмнууд зөндөөл байсан. Одоо эрхчлөөгүй байгаа суртсан тэгээд дарамтахаар тийм зөв монголчуудад чангаар хэрэгтэй гэдэг. 90-оос хойш төрсөн хүмүүс бол тэгхгүй байхгүй. Юу чангаар юу солиорд таа. Чи би өөрөө хоол оож идмээр шүү гэдэг ийм хүмүүс бол дарангуудлыг бол тэгчихгүй. Тэгэхээр зүгээр хамгийн багтаал 30 жил байгаа. 2000 он 90 оны хүмүүс одоо ингээд хөдөлмөрийн зах зээл дээр орж ирж байна. 2000 он төрсөн хүмүүс ч одоо орж ирнэ. Тэгээ араас нь 2000 он ингээд 3 үеийнхэн чинь ингээд яг нийгмийн ингээд гол хүч болоод ирэхээр эдгэр чинь нийлээд хүчээ гаргаад тэгээ төрт ингээд та нар бид нар дамтлахгүй шүү гэдэг юм ярьж эхлэх байна. За одоо манай үеийнхэн болж чадахгүй аимгаа.